Хурц одоо танд яагаад тунзагч хэлж байгаа? За нэгдүгээр хизээнээс үү? Энэ үйл явц яаж болсон бэ гэхээр 2012 оны 11-р сард манай татврын ерхий газар дээр хууль хэрэгжсэн хэлтсийн даргын сул орон тоон дээр нээлттэй сонгон шалгаруулж зарласан юм. За. Энэ сонгон шалгаруулалтанд миний бие оролцоод тэнцсэн. Тэгээд авилгатай тэмцэх газар руу 2012 оны 12 сарын 3-ны өдөр инх бат энэ албан тушаалыг хашихад ашиг сонголтын зөрчил байна уу гэдэг ийм албан бичиг явуулж байгаа. Тийм. Тэгсэн чинь нөгөө бичгийн хариу маань хуулийн 10 хоногийн дотор ирэх ёстой. Ирдгүү 10 байтугай бүр 20 хонолоо. Тэгсэн чинь хурц эргүүл бичсэн мессеж чинь ихээр цагтаад байсан нэг муу бацаан уу гэд 3 цэг тавиад ингээ 2013 оны 1 сарын 28-ны өдөр би ажилдаа очиод өглөө 8 цагт авилгатай тэмцэх газрын гих 4 халбагч намайг шууд бариад 23 цагт намайг 461 дугаар анги руу авчиж хорсон. Тэ 1037 хоног тийм дунд нь нэг өдрийн чөлөөгүйгээр шууд өглөө ажил дээрээс баривчлаад 1037 хоногийн дараа та гарч ирж байгаа шүү дээ. Тэ. За ийм асуудал болсон. За одоо бол үндсэн агуулгаараа бид орох гэж байна. За ингээд явна одоо цаашаа. За намайг авилгатай тэмцэх газар аваачаад шууд хэвлэлээр олон нийтэд би эрсдлийн удирдлагын дарга байсан. Тэгэхэд татврын ерхий газрын орлогын газрын дарга инх бат эхнэрийнхээ данс руу 4 сая доллар шийдчихсэн. За нэг сейфтэй мөнгө хулгайж явсан хүмүүсийг баривчилсан чинь энэ Баянгол дүүргийн татврын хэлтсийн дарга инх батын холгон тогтогдлоо. Энэ сейфэн дотор нь 30 сая юан 5 сая доллар байгаад энийг эзэнд нь буцааж одоо арга эрт нь буцааж өглөө гэсэн ийм нийтлэл. Тэр мөнгөний копи байжгаад яваад. Машин дүүрэн портертой мөнгө авч явж ирсэн нөхдүүдийг мөн барьж саатуулаад шалгаад ингэсэн чинь мөн Баянгол дүүргийн татврын хэлтсийн дараагаар ажиллаж ирсэн инх батын мөнгө байна гэж. Ингэж анх хэвлэлээр ялдаг. Хүн хинт хэрэг тогсон хамгийн. Тэр чинь бол нөгөө нэг баривчлахын өмнө л болоод байгаа. Баривчлал маргааш нь. Ерөөсөө маргааш сонор баривчж байгаа маргааш. Ийм хэрэг дээр шалгаж чинь гэж нийгэмд одоо үндсэндээ ихтэй бэлдэж байгаа. Яг ажилтаа ирсэн юм хуцтай маань 72 өдөр эн чинь үндсэндээ 2 сар 10 хоног надад арга ирээс болно. Нэг ширгэлт өгөөгүй. Яг өмсөж байгаа хуцтай. Яг өмсөж байгаа хуцтай би мөрдөн дотор нөгөө камерын боловсруулалт хийж намайг нөгөө дарамт туулдаг нөгөө л хүнд ностог гинт хэрэгтэй хүмүүс хүмүүсийн дунд би ингээл нэг бижигтэй самцтай нөхөр яваад идэх. 72 хоног. 72 хоног. Тэгсэн чинь хурцын гар үсгтэйгээр инх баттай хийсэн эргэцэн тулсаа үзэр гэрээг авилгатай тэмцэх газарт бүртгүүлээгүй тул өмгөөлөгчнийг инх батаа уулзуулахыг хоригдж гин гэсэн албан бичиг 461 рүү хурц явуулсан байт. Тэрний дараагаар манай ихнэр яг амарчаад бас нэг 2 сарын одоо манай баг охинтой ингээс энэ эмэгтэйг 2 сар авилгатай тэмцэх газрын үрдэнд суулгасан. За энэ хугацаанд намайг бүтэн 6 сар одоо ингэ шалгаж байгаа. Ихтэй намайг мөнгө угаасан. Тэгтээ хорцсон л байгаад байгаа. Хорцсон байгаад байгаа ерөөсөө. Өнөөдөр 100 мянган төгрөг хүний данс руу хэдэн жил орж гарна. Хөл дүнгээр нь ячаал. За нийт таны дансны хуулган дээр хэдэн жилийн 2008-аас одоо 12 онд одоо 5 жилийн хугацаанд танд одоо ийм мөнгө орсон байна. Энийгээ тайлбарлгээл нийгэмд болохоор инх хотын үндэслэгөөр хөнгөцсөн зүйлээ гэдэг шалгаж байна. Инх хотын мөнгө угаасан гэмтрэгтэр шалгаж байна. Инх хотыг авилгал авсан гэмтрэгтэр шалгаж байна. Инх хотыг одоо тухайн эрэг хуулийн 150 буюу бусдын эд хөрөнгийг завших, үргэлдүүлэх гэдэг зүйлээ ингээд шалгаж байна. Ингээд намайг нийт 6 зүйл ангидаар шалгаж жагаад татврын үндсэндээ инх хотын хувийн орлогын албан татврыг нь 3 газараа шалгуулж дүгнэлт гаргуулсан байдаг. За энэ дүгнэлтэн дээр болохоор намайг 3.7 тэрбум төгрөгийн орлогоо уг тайлагнаагүй байна. Танд тийм орлого байсан юм. Энэ бол ерөөсөө нөгөө дансанд байгаа мөнгөний хөл дүнг аваачиж нийлүүлж ягаад 6 дахь үржүүлж ягаад ингээд ийм тавьсан ийм дүгнэлт байгаа. За энийг эдийн засгийн шинжилгээний одоо хэлтсийн дарга ахлах ажилтнанд жаргал түмэн жаргал гэсэн ийм бүрэлдэхүүнтэй шинжээснээр энэ дүгнэлтийг гараад инх батын 2007-оос 2012 оны татвар ногдуулалт хөлтөнд нь шалгалт хийгээд 15.4 сая төгрөгийн орлогоо дутуу тайлгнасан байна гэсэн ийм дүгнэлт гарсан. За нөгөө 3 тэрбум 7 тэрбум чинь 15 сая болоод ирж байна. 15 сая төгрөгийн орлогоо дутуу тайлгнасан. За гэтэл энэ дүгнэлт гаргасан
Энэ хүнийг Дархуул аймгийн цагдаагийн газарт Инхбатын дүгнэлтийг худал гаргалаа гэд энэ хүнийг 5 сар хорьсон байт. Миний 3.7 гэд бичсэн 3.7 тэрбум гээ бичсэнийг тэргээр нь явуулсан гэж байгаа юм тийм. Тий. Тэгэнгүүтлээ энэ дүгнэлттэй хамт намайг гинт нэг өдөр мөрдөө сольж хорж байгаа. Тэгэнгүүтэл жаргалын дүгнэлт нь үндэстэй мөгүй юу гэдэг дүгнэлт гаргуулахаар Алтан туяа гэдэг юм шинжээчээр бодуулсан байдаг. За. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нийт 2008-аас 2012 он эдгээр 5 жилийн юм үзэж шээ. Хөрөнгө орлого мэдүүлгийн миний орлого баахан битсэн. Орлого. Би татвар ногдох орлого яриаггүй шүү дээ. Бидний нөгөө цалин, нөгөө хүүхдийн мөнгө. Ерөөсөө миний хөрөнгө орлогын хоом гээл ногдох нь 50 сая 41 мянган төгрөг байна гэсэн ийм дүгнэлт гаргасан. За 15 сая чинь 50 болж байгаа шалтгаан юу? За энэ тухайн үед татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хохирлын хамгийн доод хэмжээ нь 50 сая төгрөгийн татвараа нуусан байвал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хууль нь заагдсан. Тэгээ тэр нь түргэж штэ. За энэ Алтан туяа нь ямар учиртай хүн болсон бэ гэхээр та бүхэн санаж байгаа. 2013 онд цэвэр агаарын сан гэж хэрэг байна. Тий, цэвэр гарсан. Энэ сан хэрэг дээр нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2 хүнийг цагдаа орсон байдаг, авилгал авсан гэдэг. Энэ дээр энэ миний дүгнэлтийг гаргасан Алтан туяа, би Алтан туяа гэж. Энийг даалтанд гаргаад одоо энэ зол жаргал гэж энэ нөгөө хонглын одоо бүх мэдж байгаа энэ бүх хонглоор орсон хүмүүсийн хэргийг шалгасан энэ авилгын газрын комиссар гэх юм зол жаргал. Инхбатын хүүхний орлогын айлын татврын энэ тооцоол буюу энэ дүгнэлтийг 54 бичүүлсэн байна. Энэ хүн өөрөө хэрэгт шалгаж байгаа с ิจ гтэн яллагдагч хүнээр энэ дүгнэлтийг гаргуулад эцэст нь 3 шатны шүүх. Ерөөсөө намайг ганц ялж байгаа юм. Ерөөсөө энэ өөр нутдаг ямар нэг яасан. бүгд байхгүй. Хэрэгсгүй. Ерөөсөө энэ дүгнэлтээр над ял өгүүлэхийн тулд одоо энэ дүгнэлтийг гаргаж ирээл энэтэй холбоотой тайлбарыг нэгж прокурор, нэгж шүүгч, 3 шатны шүүгч хинж хүлээж авахгүй. Ерөөсөө энэ 50 сая төгрөг гэдэг дээр л надад 7.6 жилийн ял өгч байгаа.